Учирхэг Монголын төлөө мянган нар өртөөлсөн Монгол үндэсний төр ёс, түүх соёл, язгуур уламжлал, орчин цагийн олд амжилт, өрнөх ирээдүйн их хүслийн 3 цагийн хэлхэнд орших, эх орныхон тусгаар тогтнол, бүрэн эрхэд халдашгүй дархан байдал, ардчил, эрх чөлөө, шудраг ёсыг эрхэмлэн дээдэлж хөгжин бадарсан хүчирхэг Монгол улсыг зохицолоох эх оронч ерөнхийлөгч байна. Монгол ялн Алтмаагийн Баттулга. Сайн бацгаана уу эрхэм үзэгчдээ. 2017 оны Монгол Улсын ерөнхийлөгчийн сонгуульд ардчилсан намаас нэр дэвшигч Алтмаагийн Баттулгын мөрийн хөтөлбөрийг та бүхэндээ ороо болгон танилцуулж байгаа билээ. За бид нартай хамтран хөтлөхөөр одоо судлаач экспертээр эрүүл мэндийн сайдаар хоёрынтой ажиллаж байсан Ламбаго хүрэлцэн ирсэн байна. За мөн эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан, анагаахын шинжилгээ ухааны доктор, бас Монгол Улсын эрүүл мэндийн салбарт дэд сайдын төвшөндөөс ажиллаж бодлого тодорхойлж байсан манай Инх хотгоо хүрэлцэн ирсэн байна. За та бүхэн сайн мэдж байгаа бас Харваны гэж имээр одоо монголчуудын илгийг хамгаалах чиглэлээр нэлээд томоохон одоо амжилтыг гаргасан эрүүл мэндийн дэд сайдаар ажиллаж байсан амар санаа хүрэлцэн ирсэн байна. За мөн бас энэ анагаахын шинжилгээ ухааны салбарын одоо сургуулийн оюутнууд болон иргэд сонгогчдын төлөөлөл маань хүрэлцэн ирсэн байна. Ингээд та бүхний хүрэлцэн ирсэнд маш их баярлалаа. Та бүхэн мэдж байгаа сошиал хэрэглээ маш их газар авсан байгаа. За интернетээр бол за үнэн худлаар мэдэгдэхгүй маш олон төрлийн мэдээлүүд явж байгаа. Энэ үед бол улс төрийн хариуцлагатай хүчин болохын хувьд ардчилсан нам нэр дэвшигчдийн энэхүү өрсөлдөөнийг бодлого суурилсан буюу мөрийн хөтөлбөртөө суурилсан байхаар бид нар бол бас хичээж явуулж байгаа. Тийм ч учраас эрүүл мэндийн бодлого дээр ардчилсан намын нэр дэвшигч чухамхүү ямар бодлогыг баримтлах вэ гэдэг нь бол иргэдийн манд донд сонирхолтой сэдв байна гэж үзэж байгаа. Тэгэхээр Монгол Улсын ерөнхийлөгчид ардчилсан намаас нэр дэвшигч Алтмаагийн Баттулгын мөрийн хөтөлбөрийн дотор бол Монгол хүн цөм байна гэсэн энэ одоо үзэл баримтлал байгаа. Энэ тал дээр эрүүл мэндийн асуудлууд дээр ямар гол санаанууд, гол одоо ажил хэрэгүүд шингэж өгсөн талаар та хэлэхгүй юу? За телевиз үзэгчид сонгогчдынхаа энэ орой амар амгалан айлтгая. Тэгэхээр ерөнхийлөгчийн мөрийн хөтөлбөр гэдэг бол зөвхөн улсын их хурлын гишүүнд нэр дэвшиж байгаа хүмүүсийн хөтөлбөрөөс бол их өвөрмөс онцлогтой. Энэ бол одоо хөрөнгө мөнгө элдв өнгийн юм тавьдаггүй тулгамдж байгаа асуудлуудыг шийдвэрлэх бодлогын хувьд санаачилж дэмжих ийм одоо асуудлыг л одоо хөтөлбөрт гол тусгадаг. Монгол Улсын ерөнхийлөгчид нэр дэвшиж байгаа Алтмаагийн Баттулга өөрийнхөө хөтөлбөрт эрүүл мэнд бие барилдрын одоо хөгжлийн асуудлыг Монгол төрийн бодлогын цөм тавина гэсэн байна. Тэгэхээр цөм тавина гэдэг маань бол юу гэсэн үг вэ гэхээр эрүүл мэнд биеийн тамир спортын талаар санхүүжилтийн хувьд ч эрх зүйн хувьд ч бүх асуудлыг өргөн хүрээнд авч үзгэнэ гэж ингэж ойлгогдож байгаа. Энэ утгаараа бол асар өндөр түвшинд одоо өөрчлөлт, шинжилэлт явагдах нь л гэж ойлгох хэрэгтэй. За баярлалаа. Тэгэхээр та бүхэн өөрсдийн сонирхсан асуултуудаа бас тодруулан асуух боломж байна. Хүн амын эрүүл мэнд бол чухал асуудал болоод байна. Ерөнхийлөгчийн эрүүл мэндийн салбарт оролцоо ер нь яг ямар байх ёстой вэ? Ерөөсөө үндэсний аюулгүй байдлын талаас нь эрүүл мэндийн асуудалд ханддаг. Өөрөөр хэлэх юм бол одоо Монгол Улсын ерөнхийлөгч захаагийн хэлбэрээр намайг одоо сайдаар ажиллаж байх үед энэ цусны асуудалд одоо анхаарлаа хандуулад ер нь бол одоо энэ цусны төвийн барилга байшинг ямар ч гамшигын үед одоо унчихгүй, нурчихгүй тоног төхөөрөмж нь бол одоо аюулгүй байдлыг хангасан автомат тоног төхөөрөмжтэй болго гэдэг ийм одоо үндэсний аюулгүй байдлын зөвлөмжийг гаргаж ирсэн шүү дээ. Тэгэхээр энэ зөвлөмжийн дагуу одоо засгийн газар төсөв суулгаад өнөөдөр одоо цоошин цусны төвийн одоо барилга баригдаад бүх тоног төхөөрөмж нь бол одоо автоматчлагдсан байх жишээтэй. Ерөнхийлөгч бол яг л энэ чиглэлээр анхаарал татсан асуудлуудад хандна. За яг эрүүл мэндтэй холбоотой бол үндсэндээ яг нэг 5 заалт байна. За ерөнхий би маш товчхон агуулгыг нь хэлье. За хамгийн чухал нь бол анагаахын сүүлийн үеийн дэвшилтэт технологид суурилсан эрүүл мэндийн салбарын шинжилгээг дэмжиж Монгол хүн эх орондоо дэлхийн түвшний онцлогоо эмчилгээг хийх боломжийг бүрдүүлэн ажиллахыг дэмжих гэж байгаа. Тэгэхээр Солонгос улсад элчин сайдаар сууж ирсэн манай ган болд гэж одоо дипломатчийн хэлснээр бол Монгол улс жилдээ маш багаар ботход 22 сая долларыг Солонгост одоо онцлогоо эмчилгээнд зарцуулж байна гэж хэлжсэн. За энэ нь бол зөвхөн нэг улсын жишээ тийм үү? Энийг ингээд цааш нэмэхээр бол одоо нэлээд том тоо гарч эхэлж байна л та. Тэгэхээр яг энэ асуудал дээр бол мөрийн хөтөлбөр дээр яг яаж тусгагдсан байгаа вэ? Ерөөсөө одоо Инкват сайд, Амарсана сайд хоёр бид одоо энэ эрүүл мэндийн бодлогыг барьж ирсэн улсуудын хувьд бол маш тодорхой арга хэмжээнүүдийг тухайн үед авч ирсэн шүү дээ. Одоо жишээлх юм бол эрхтний шилжүүлэх талын бүх одоо
боломж нөхцлүүдийг одоо судалж үзээд элэг шилжүүлэн суулгах, нөгөө яслын хэм чөмөг шилжүүлэн суулгах ч гэдэг юм уу. За мөн зүрхний янз бүрийн одоо стендүүдийг одоо суулгах барих, мөн одоо үе солих барих гээд маш олон төрлийн одоо мэс заслуудыг бол Монгол улсад хэрэгжүүлэх юм нөхцөлийг бүрдүүлж өгсөн шүү дээ. Одоо энэ маань бүр эрүүл мэндийн даатгалд хамрагдаад ингээд өндөр өртөгтэй онцлогоо амжилгээгээ яваад эхэлж байна шүү дээ. Ардчилсан намаас нэр дэвшигч Халтмаагийн Баттулгын төлөө саналаа өгцгөөе. Монгол ялан. За хөтөлбөрт өвчнөөс урьдчилан сэргийлэх талаар маш их одоо зүйл бичсэн байсан. Энэ нь ач холбогдол нь юу вэ? Бэлгийн замын халдварт өвчнүүдийн талаар одоо тэднээс урьдчилан сэргийлэх юм уу эсвэл тэр эмчилгээний энэтэй холбоотой юм асуудлууд энэ мөрийн хөтөлбөр дээр тусгагдсан болов уу гэж. Тэгэхээр энэ хот гавьятаас бас нэг зүйлийг тодруулж асуумаар байна. Монголчууд бас ярьдаг ч нөгөө өнгөрсөн борооны хойноос цов нөмөрнө гэж. За нэргсэн хойно нь хашгирна гэж. Мөрийн хөтөлбөрт бас урьдчилан сэргийлэх талаар бас нэлээд тодорхой зохицуултуудыг оруулж өгч байгаа юм байна. Эрүүл мэндийн салбарын хамгийн том чухал асуудал нь бол орчин үед бол нийгмийн эрүүл мэндийн асуудал, өвчнөөс урьдчилан сэргийлэх асуудал тавигдж байгаа. Тэгээ харамсалтай нь манайд бол одоо дотоодын нийт бүтээгдэхүүн нь 2-оос 2.8% л эрүүл мэндийн салбарт. Энэ бол маш бага л да. Жишээлбэл Америкийн нэгдсэн улсад 16% яаж. Тэгээ альва орны одоо төрийн тэргүү юм уу, ерөнхий сайд юм уу, нам одоо ямар нэгэн сонгуульд ялалт байгуулахдаа Америк вэ, Герман бэ, Япон бэ дандаа тухайн орныхоо хүмүүсийн эрүүл мэндийн асуудлыг нэгдүгээр игнэнд тавьж ингэж яаж штт. Тэр энэ удаагийн онцлог нь юу гэхээр эхний хоёр асуудалтай л Монгол хүний эрүүл мэндийн асуудлыг цөм болгож гол сэдэв болгож тавьж байгаа нь бол төрүүчийн ерөнхийлөгчийн сонгуулиас өвөрмөц содон ийм ингэж харагдаж байгаа юм. Дөнгөж сая хэлэгчих бол гадны их олон улсын одоо ерөнхийлөгчид нэр дэвшигч нар хамгийн гол хөтөлбөрөөр эрүүл мэндийн асуудал болгож ярьдаг. Жишээлбэл Обама ерөнхийлөгч бол Obama Care гэдэг хөтөлбөрийг дэвшүүлсэн шүү дээ. Энэний гол цаад шалтгаан юу байсан бэ гэхээр зэрэг Америкийн нэгдсэн улсад 300 сая хүн амынх нь 40-оос илүү сая хүн нь ерөөсөө ямар ч эрүүл мэндийн даатгалгүй. Ерөөсөө эрүүл мэндийн салбараас бүр ингээд хяналтаас гараа явцсан ийм хүмүүс байсан байхгүй. Тэгэхээр тэр хүний одоо өдөрт олж байгаа орлогоос нь үл хамааран хүн болгоныг эрүүл мэндийн даатгалд хамруулахын төлөө Obama Care гэдэг хөтөлбөрчин бол ингээд хэрэгжиж явсан учиртай. Тэгэхээр өнөөдрийн энэ одоо Халтмаагийн Баттулга нэр дэвшигчийн энэ хөтөлбөрт бол их чухал миний зүгээс их анхаарал татж байгаа хоёр зүйл заалт байна. Эрүүл мэндийн одоо технологийн дэвшилтэд технологийн Монголд нэвтрүүлэх асуудал тавьсан байна л да. Энэ бол их чухал зүйл гэж бодож байгаа юм. Яагаад гэвэл өнөөдөр манай Монголын эрүүл мэндийн салбар ба дэлхийн хэмжээтэй харьцуулахад бас нэлээд олон жилээр ингээ хоцорцоо явж байгаа. Тэр хоцрогдлыг бол маш богино хугацаанд л одоо яаж хэрхэн одоо тэр дэлхийнх нь хэмжээнд аваачиж очих уу гэдэг асуудал бол энэ технологийн асуудалд орцсон байж байгаа. Одоо чи хоёрын ингээ юм ярьж байгаа хооронд л шинэ юмнууд гарч ирээд байна. Хэрв тэр юмнууд ингээ Монгол улсад боломжийн үнээр нэвтрээд ороод ирэх юм бол их олон хор тавдартай хүмүүсийг хамгаалах боломж байна. Тэгэхээр зэрэг Монгол улсын ерөнхийлөгч бол энэ нас барж байгаа хамгийн их нас барж байгаа өвчин зүрх судасны өвчин, хор тавдар, элэгний өвчинд л анхаарч байх юм бол энэ зөв ажил хийгдэж байна л гэсэн. Одоо наад мөрийн хөтөлбөр төр чинь ингээ сайн уншихаар тэр хамгийн их өвчлөлттэй өвчнийг одоо үүсгээд байгаа тэр шалтгаан руу нас анхаарч ажиллана гэдээ оруулсан байна л да. Тэрэнд бас их талархаад байгаа байхгүй юу? За сайн байна. Би хар ерс клубын багш дасгал Хөрлөбатар байна. Танаас нэг асуулт асууя. Нийтийн биеийн тамирт дэвшүүлсэн гол зорилт нь юу юм бэ? Яагаад их спортын тухай Баттулга нэр дэвшигч яриаггүй нийтийн биеийн тамир спорт гэж яриад байгаа юм. Энэ нийтийн биеийн тамир спортын чинь хөгжлийн дундаас л тэр спортын томчуулж гарч ирдэг байхгүй. Тэр чинь нөгөө мах цусаараа мэдэрсэн хүний хувьд энэ асуудлыг төвшүүлээд шүү. Олимпийн аварга төрүүлсэн хүний хувьд. Олимпийн аваргыг төрүүлнэ гэдэг чинь монголчууд бол өнөөдөр одоо нийтийн биеийн тамирын тухай асуудал чинь одоо инкод сайдыг хэлснээр бол ерөөсөө эрүүл мэндийн асуудал байхгүй. Яагаад эрүүл мэндэд нөлөөтэй байдгийг. Одоо өөрөө бол фитнесийн төвд ажилладаг гэж байна. Одоо ерөнхийлөгчид нэр дэвшигч хөтөлбөртөө юуг оруулсан байна вэ гэхээр ер нь бол эрүүл мэндийг хамгаалахад чиглэсэн нийтийн биеийн тамирын үйл ажиллагаануудыг эрүүл мэндийн даатгалд хамруулна гэж бичсэн байна. Хамгийн гол бодлогын асуудал. Төрийн тэргүүнийх нь өөрийнх нь хөтөлбөрт юм тусагдана гэдэг чинь эн чинь дараа нь заавал хэрэгжих ёстой стратеги гэж батлагж гарна. Энэ үн дээр ороод авна гэдэг чинь эн чинь бол цаашдаа заашгүй хэрэгдэнэ 100% ингээд анхаарлын төвд байна гэдэг нь л бид нөөсийн өнөөдрийн одоо энэ
үнэхээр одоо бахархмаар одоо ийм зүйл нь болж өгч байгаа гэж бодож байгаа. За баярлалаа эрх хүнд үзэгчдээ. Тэгэхээр 20 дугаар зууны Монголын утга зохиолын үндэслэгч Даш Доржийн насагд орж байгаа одоо мэдсэний 111 жилээ явуулж байгаа. За түүний бас нэгэн алдартай одоо шүлэг байдаг. За жаргалан түүний дотор чухам жаргалан эрүүл энхийн нэгэн жаргалаа гэж. Тэгээ жаргалыг хүсэж байгаа бол одоо эрүүлийг хүсгэсэн байдаг. Тэгэхээр Монгол Улсын ерөнхийлөгч гэдэг бол Монгол Улсын хэмжээнд одоо манлайллыг хамгийн одоо өндөр түвшинд хэрэгжүүлэх боломжтой тэр албан тушаалыг хэрэгжүүлэгч гэсэн үг. Тийм учраас энэ бол маш хариуцлагатай ажил. За үүний цөмд бол Монгол улс хүний эрүүл аюулгүй байдал гэдэг бол нэр дэвшигч Батлагын мөрийн хөтөлбөрийн цөм байна гэж бол үзэж байгаа юм байна. Дараагийн зүйл залтаа танилцах хүртлээр түр баяртай та бүхэнд анхаарч байгаасанд баярлалаа. Ардчилсан намаас нэр дэвшигч Халтмаагийн Баттулгын төлөө саналаа өгцгөөе. Монгол ялан